За юу бацхан тэгээд шинэ жилийн дээ KFC-гийн дугаар автомобиль тий 5 дугаар эпизод 5 тэгээд манай зочноо бидний нууц подкаст оролцож байна. Яа тэгээд энэ удаа болохоор яах вэ? Бид дуураа арай нэг ондоо тий шинэ жилийнх нь жоох it's about giving тий. Тэгээд нь хүмүүсүүдээс нэг хэдин KFC-гийн зүгээр хэдин ч ашиг зүгээр very simple KFC-гийн асуулт тавиад тий тэгээд шууд ихнийх дээр тааж чадахгүй бол тий they don't get the price. Хэрвээ шууд таах юм бол тэгэл тий KFC-гийн 50,000 эрхийн бичиг тэгээд энэ дээр нэмээд бүслийн багц тэгээд шууд ингээд агалдуулаа зүгээр өгчнөө. Тэгээ яа. Яг гуруулаа нэг тусдаа тэгээд яасан хүмүүс дээр яагаад тэгээд гуруулаа асахгүй халтгай. Би били өөр авнаа. За бараг тий. За тэгэл тэрнээс ихлээл явъя. За хүн айж байна. Энд нэг залуучууд сууж ийн эдрээс асуучвал юу гэж бодож ийн да. За юу яцгаа одоо сэндрээ ээлж хэллээ. Миний асуулт их амархан асуулт. Шууд ихний хүндээ шууд өгөх байх гэж найдаж байна. Эдсэ би амар их ингээ асуулт тавьчихна. Нэг проблем биш. Нэг хүмүүс KFC-гийн зүгээр салбар доторлоо ороод яач. Тэгэл амархан ш. Тэ тийм үстэй. Тэ яг захиалга өгч яхад нь яг тэр хүн захиалга өгч яхад нь л зүгээр аа. Сайн байцгаана уу? Та KFC хожих эрхийн асуултанд хариулах уу? Гайгүй би нэг л асуулт асууна. Зөв хариулж чадах юм бол ийм хүслийн багц тэгээ 50,000 төгрөг ирэх ах юм. Үзэх үү? За үзье заа миний асуулт. KFC-гийн нэг урамшуулалт явж байгаа маа. Тэгээ танаас асуулт асуугаа та асуултандаа зөв хариулах юм бол хүслийн багц тэгээ 50,000 эрхийн бичиг хажнаа. Асуулт нь юу вэ гэхээр энэ зурган дээр ядаг Colonel Sanders ямар улс ямар мужаас гаралтай вэ? KFC-гийн хамгийн сүүлд байгуулагдсан, нээгдсэн хамгийн зүүн бүсийн салбар ямар нэртэй салбар вэ? Хаана вэ? Хамгийн зүүн зүг рүү гээл бод. Гацурд дэс юм шиг. Тэгэл хэлчихлээ. Гацурд гэлж байна. Цаагаад үздэй. 50,000 штэ. За биш байлаа баярлаа. За KFC-гээс явж байгаа. За тэгээд нэг хэдэн асуулт асуух юм. Нэг ганц асуулт. Хариулж чадах юм бол тий KFC-гээс бэлгээ авчна. Хариулж чадахгүй бол шууд тэгээд шууд л баа штэ. За. За маш амархан шүү. Өгөөч ээж магадгүй. Яа. За KFC нууцч ордог ахгүй юу? Тэр нь хэдэн ширхэг нууцч ор байдаг вэ? Тэгэл зохиосон үн л мэдчихэж байгаа. Тэг гэхдээ хэдэн ширхэг вэ? Тэрийг олон нийтэд дийлгсэн юм. Офицер юм болов? Биш байна. За баярлаа. Тэгэхэд боломжгүй. За. KFC гэж байгаа шүү манайхан KFC. Амино. Би нэг KFC-гийн ямар урамшуулт юм тарааж авч байгаа маа. Тэгээд асуултын асуултандаа зөв хариулах юм бол энийг хоочих нэ 50,000 эрхийн бичиг KFC-гийн хүслийн багц. Асуулт нь Colonel Sanders гэдэг одоо энэ зурган дээр ядаг ах байдаг шүү дээ. За энэ хөнтөхөр маань ямар улс ямар мужаас гаралтай вэ? Тэгэхгүй шүү дээ. 16. Яа арай жоохоо төгсөнгөө 11 байсан юм аа. Маш амархан байлаа. Гэхдээ яг баярлаа. За. Яна юм орж ирдэг гэхгүй. За дараагийн унтлаг явцгаая. Яг хөө шинээр нэгдсэн салбар учраас хүмүүс арай мэдэж амжаагүй байж магадгүй. Тэгэхээр энэ хаваас за тэнд нэг хоёр. За сайн байна уу. За KFC-гээс явж байгаа маа. За тэгээд нэг хэдэн асуултууд асуух юм. Тэгээд хариулж чадах юм бол шүү KFC-гээс бэлгээ авах юм. Тэгээд маш амар энгийн асуулт. KFC нууцч ортой байдаг байхгүй юу? Тэгээд тэр нууцч ор нь яг хэдэн ширхэг нууцч ор байдаг вэ дотор нь? За хэрвээ ойртуулах юм бол 10-аас 20 хооронд байгаа. Тоон. Тэр дотор хэд вэ? 15. За би дахиад багасгаж болъё. 10-аас 15-ийн хооронд тэгвэл. 12. Яа яг хойлон дээр нь зурчлаа. Уг нь бол 11 байсан. Гэтэ яг гоо оролцсон баярлаа. Би бол аюу амархан асуулт хийж бодоод тах юм. Хүмүүс хариулах хэрэгтэй та. Оо хөөе сайн байна уу? За KFC-гийн 50,000 төгрөгийн эрх хожих асуулт нь гуйжтэй. Амар амархан. За хүмүүсд
11 ингээ хэлж чадахгүй юм. Тийм болохоор би улам буулгая. Илүү амархан болгоод үгүй. Тэ? Яг because it's шинэ жил. Сайн байна уу? Сайн байна уу? KFC-гийн 50,000 төгрөг нэр хожих асуултанд хариулах уу? За сайн байна уу? За одоо баяр тохиож гин. KFC-д ер нь хэр дуртай вэ? За бид нэр асуулт асуугаад тэгээд хүслийн багц тэгээд ийм 50,000 төгрөг нэр хөгж байгаа байхгүй юу? За асуулт нь болохоор KFC-гийн хамгийн сүүлд байгуулагдсан нэгдсэн хамгийн зүүн бүсийн салбар ямар салбар вэ? Зүүн бүсийн салбараа Б-гэр эхэлсэн. Баян зүрх. За дахиад нэг оролцсон. Өшөө зүүн тийш. Баян цэлийн салбар юм болов уу? Биш ээ дахиад Б-гэр эхэлсэн. Дараа нь өсөг. Сайн уу? Та асуултанд зөв ярьсан бол эрхийн бичиг тэгээд KFC-гийн хөтлийн багц аавна. Юу юм шиг байна? Ботаник. За За хамгийн сүүл ботаник салбар маань нэгдсэн байгаа шүү. Тэр хавь байдаг хүмүүс ороод үзээрэй. За ингээд хөслийн багц гэ шинэ жилийн багц гарч байгаа. Энэ багцыг танд тэг 50,000 төгрөгийн эрхийн бичигтанд бэлгэлье. Та гоё шинэ оноо гоё ухтаарэ. Баярлалаа. Хариулсанд маш их баярлалаа. KFC дуртай шүү. За баярлалаа. За амжилттай хариуллаа. Тэгээд ботаник салбараараа үйлчлүүлээрэ. За одоо нөгөө хоёр маань бас асуулт асуугаад явж байгаа бах. Тэр хоёр маань бас амжилттай бэлгээ өгсөн бах гэж бодож байна. Баярлаа. Colonel Sanders гэдэг нь шүү дээ. Одоо манай энэ KFC-г зохион байгуулсан хамгийн анх гаргасан энэ хүн маань ямар улсын ямар мужаас гаралтай вэ? Америкийн Kentucky мужаас гаралтай. Yes, тийм ээ. Баяр хүргэе. За баярлалаа. Ингээл болоо. Ингээл та эрхийн бичиг KFC-ийн хөслийн багц хожиж байгаа маа. Зөө баярлалаа. Хүсчихсэн үү? Яг л хоол бодоол ажил. Яг KFC бодоол. За яг би хараад яг энэ залуу яг л мэдх юм байна гэж бодсон юм аа. За баяр хүргэе. Баярлалаа. Амжилт. Yes. Сайн залуу яг мэдхээр царайтайсан. За сайн байна уу? KFC-гээс явж байгаа маа. Тэгээд нэвтрүүлэгдээ шинэ жилийн дугаар явж байгаа байхгүй. Тэгээд нэг ганц асуулт асуугаад хэрвээ тэгээд хаач чадах юм бол шууд нөгөө нэг би KFC-гээс бэлгээ өгч чинь. Хэрвээ таахгүй бол мэдээж тэгээд би яваал өгнө л дөө. За тэгээд KFC болохоор ингээд нууцч ортой ахгүй юу? Тэгээд нууцч орондоо болохоор яг хоо ингээд хідэн нууцч ортойгаа гэдэг юм байдаг байхгүй. Тэгээд тэр нь болохоор яг хідэн ширхэг байдаг. Яг хоо тэгээд шинэ жилийн дугаар гэдэг утгаараа би арай нэг тусдаа амархан болгоод өгье. 10-аас 15-ийн хооронд нэг тоо байгаа. За. Тэр дотроо хідэн ширхэг вэ? 9. Шээ. Нөө 10-аас 15-ийн хооронд. 10-аас 15. Дахиад нэг ганц хариулах нэг боломж. За, 10-аас 15-ийн хооронд хэд вэ? 11. За, тэгвэл яг таачлаа. Тэгээ яг хоо KFC-гээс ингээд хөслийн багц тэгээ шууд ингээд бэлгэлж байгаа. Чи ингээд бэлгэлж байгаа. Амар азтай зөндөө их баярлалаа. За, тэгээд шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд шинэ жилээ гоё гаргаарай. Баярлалаа. За баярлалаа. Сайхан шинэлээ гэж байна. За баярлалаа. За тэгээд нөгөө хоёр юужсэн юм аа бол тараацсан л байлгүй. Тэ болгоцсон байлгүй. Тэгээд шууд хоёр дахь хэсэг рүү гарыг шүн. За тэгээд хоёр дахь хэсэгтээ тэ ороод ирлээ. Яг өмнөх дээр болохоор янз бүрийн тоглоом юм эргүүлэл юм шидэд дсэн шүү дээ. Энэ удаа бол тэгэхгүй. Яг шинэ жилийн дугаар юмчтэй. Why not те settle down гэхдээ тоглоом бол тоглоно. Таарийн зүгээр ер нь бол те нэгээрээ зүгээр л ярьчих юм бол зүгээр. Тэгээ шинэ жилийн зүгээр нэг ideal тийм нэг гоё тухлалт байдаг ш нэг тийм coziness нэг толгойн төсөөлцөө. Юу юм? Юу юм бэ? Гэрт үү? Ер нь гэрт ч гадуурч байж болно шүү дээ. Coziness заавал гэрт байх хэрэггүй шүү дээ. За вэж тэгвэл би тэгвэл зүгээр гоё тайлбарлаа. Чи өөрийнхөө жишээ миний харвал зүгээр иймэрхүү байхгүй. Би нэг сайхан те зөвөр кофе уугаал ардаа те Тони Беннет Гага хоёрын те Winter Wonderland тавьсан заа дуу. Specific те. Тэ би амар specific болдож байгаа. Тэгэл яг нөгөө нэг юу гэдвэл яг нэг халуун яг гал нөгөө нэг зуух камин үүд штэ. Урдаа нөгөө амьснууд төлөж мөлөгдсөн. Яг тиймэр яг нэг American style байхгүй. Чи яг тийг сууж исэн юм уу? Цуслан дээр. Яг амьс ингээ хатаад байна. Камин те. Тэр нь бол байгаагүй. Нэг үсрээл нэг Монгол гэртэл ингэж хэлсэн л байна. Миний хувьд болохоор юу юм байна? Гэрийнхэнтэйгаа тэгээд
би ингээд ээжтэй хамт хоол моол хийгээл ан гарах гал яг ингээд хоол моолоо идэл гоё хондон даатгалал тэр л гоё юм шүү. Миний тэр л гоё юмсан гэж. Тийм үү. Би бол ганцаараа байхыг илүү үзэж байна. Тийм. Одоо миний нэг хөлбөр нь тэр заяа. Нөгөө хөлбөр нь хэрвээ тий юу ч болоог байсан бол би тийм ганцаараа сайхан кино ууцсан тий гэртээ ганцаараа үзсэн байж идэх ч юм уу тий тиймэрхүү бодол байх. Тэнгүүтээ нөгөө нэг Harry Potter-ын collection ч юм уу нэг тийм нэг урт кино тавих дуртай. Тэнгүүтээ Simpsons-ийн яг нэг шинжилтэй ангууд нь ч юм уу нэг Friends-ийн шинжилтэй ангууд ч юм уу тий нэг тиймэрхүү юмнуудыг ингээд бүгднийг цугуулад ингээд арталтаа ингээд background noise болгоод ингээд тавьж мавчдаг. Тэгвэл амар гоё. За шинэ жилийн баяраар хийдэг те guilty pleasure. Шинэ жилийн баяраар хийдэг guilty pleasure. Е. KFC захиалж Ажиллах юм уу? Ажилдаг үстэй. Ажилдаг шүү дээ. Ажилдаг гэж байна. Ажилдаг гэж. Гэхдээ яг реклам гоё харагдаад байдаг л та. Яг ингээд нэг ингээд дүүрэн KFC ингээд иж мэдгэр. Тийм ер нь тийм юм итгэл юм байна. Юм цаг хамаагүй юм итгэл. Цаг хамаагүй бүр ингээд 12 хоош mooш тэ иж мэдээ. KFC. Надаа ихтэй яг 12-оос хойш биш. Надаа нөгөө юу гэдэг. Яг дөнгөж хоолоо хийж явах явц байдаг шүү дээ. Хинч хоолоо идэж болохгүй. Нууцаар хоолыг идэх. Яг тэгж идэх гоё гэдэг баг багаар. Яг тэгдэг тийм нэг нэмэргүй юм байж хоолноос хомслаад идэг. Бүр яг намайг хэлээд байна. Boy. Бүр яг намайг. Галтгаагаар эргэлдээд нэг лайтай. Тэгээд үүр цайтал сэрүүн байх. Оны эхний өдөр бүр үүр цайтал сэрүүн байж алах. Телевизээр гарч бүх юмыг дуусгаж муусаал тий. Зарим гэрийнхэнтэйгээ нийлчээ зарим гэрийнхнийгаа муулж ярьцууд. Нөөрөөний цаана нуугдаж муугтаад олуулаа иж байгаа. Тэр чинь цагаан сар байна гэхгүй. Өө цагаан сар. За бас цагаан сар бас тэгдэм бэ. Гэтэ манайхан болсол тэгдэг ээ. Манайх бас шинэ жил ялгаагүй тэгдэг. За. Би энд байгаа үгүйг нь мэдэхгүй заяа. Гэхдээ яг зүгээр баяртай холбогдуулаад тэгээд дандаа баяртай холбоотой асуултууд яваалаа л да. Тийм болохоор тэгээд те ахиж хитэж тийхгүй гэсэн те. Одоо юу гэх юм? Баярын түүх мөх шинэ жилийн юм байна уу? Таар таймаар юу ах шүү гэн те. Нөгөө бидний нууц гээд подкаст дээр өөрөөсөө зочиод ирдэг болох өөрөөсөө зочноор орсон ч амар санаа байна. Санал л та. Юу санаанд орж ирдгүй. Гэтэ юу игээ болгоо ярьчи. Би он гаргачаа шүн дандаа гараа ивчдэг байсан аахгүй. Арчдаг. Гараа ивчдэг байсан аахгүй юу? Он гэрийнхэнтэйгээ гаргачаал тэгэл найзуудтайгаа уулзах гээд гараа ивчдэг байсан. Одоо нэтгэхгүй бахан. Гэрийнхэнтэйгээ илүү байхыг илүү үзэж байна. Би эзэж тэгж байгаагүй. Би бол он гаргаад гэртээ сайхан телевизээр үзэл ээж аав ээжтэйгээ хүүхдүүдтэйгээ ингээл чи эсэргээрээ гараад яваад үү? Би гарч явбал бас ятарч байна лээ. Гэтэ ингээд нэг залуучууд нэг ингээд клуб дом гаргаад идвэсэн шүү дээ. Тэгдэг. Одоо ч тэгжлээ. Ажилтгүй нэг найзуудаараа ч юм уу. Би зөвхөн талбал урдаг л гэж байна. Талбаа гадаа мадаа ч юм уу тийм он гаргадаг шүү дээ. Би юу хийчих тэгэхгүй байх гэж боддог. Гоё яа чи талбай дээр он гаргах бол гоё. Талбай дээр он гарахгүй юу? Тийм. Гэтэ баар маар бол их гоё биш ээ. Чүсчихсэн юм. Тийм тэгэл. Гэтэ дандаа оноо гаргачаад л гард юм байна. Нэг амар шоу. Яг он солих мөчөд яг ингээд гадуур мадуур бийждэг хүмүүс итгэхгүй байх гэж би боддог яагаад ч юм. Ер нь family day юм байлээ. Гэр бүлэрээ л байх өдөр. Найзууд яхавд бэжлэх юм. Тэгээ уусаа фестив яг нөө 12 өнгөрчөө тэгээд нөө найзууд руугаа залгадсан шүү дээ. Хей манад хүн байхгүй нэг л. Надлын минь залгаж байгаагүй. За би залхъя за. Чи бас залгаа байсан төрлөө. Гарын мар гэж хэн шилж байгаагүй. Гарах зэвэн билээ. Амар дээр гэр бүлтэй болсон болохоор энэ асуудаг юм байна л да. Тийм л юм байна л да. Дээр үеэс. За. Тэгээ жоохон онцгой юм асууя. Хүмүүс бэлэг өгдөн штэ. Тэ? Шинэ жилийн баяр Christmas гэж бэлэг өгдөн штэ. Сэтгэл хамаатай юу? Сэтгэл хамаатай юу? Хамаатай. Юу гэсэн үг юм? Бэлэгтэн сэтгэл шингэсэн байх хамаатай юу гэж юу? Яа. Хамаатай штэ. Гол нь сэтгэл юм шүү. Гол нь сэтгэл штэ. Сони та хоёрыг амар ондоод хэлнэ гэж бодсон байхгүй юу? Гол нь үнэтэй байх хэрэгтэй штэ гэж. Тэгээ миний хувьд бол үнэтэй байгуул илүү сэтгэл байсан юм шиг санагддаг аа. Мөнгө авахгүй яах юм? Хүмүүс ч зөв meaningful gift гээл те амар нэг жижиг бэлэг эсвэл те би биеэр ирлээ мэрсэн. Би бас бэлэг. No, take yourself. Өөр гарыг фанталдах уу?
Надаа хэрэггүй. Тэгээ надаа зүгээр л үнэтэй юм байгуул илүү. Тэ? Чи өөрөө үнэтэй бэлэг бэлгэлд юм уу? Чи юу бэлгэлж? Ой, бэлгэлжсэн байна. Бэлгэлжсэн би санацаа. Яг нэг хоёр удаа л. Гэтэ үнэтэй агуул илүү гоё юм шиг санагддаг. Тийм, ер нь үнэтэй Яг ингээл том мом ингээл нэг хайц юмар зүгдэж шин ингээл задангууд яа ингээл. Заавал гэхдээ бодолтой байвал гоё хаа. Бодолтой байвал Шинэ жил юм чинь яг ийм бантик мантиктэй. Би болохоор юу яажсан. Одоо яг миний түүхээс гэх юм бол нэг ийм онцгой юм байсан байхгүй. Би ингээл өглөөс ирж ирсэн. Яг нь монголчуудаар болохоор нөгөө он гаргаал өглөө нь бэлэг тавьсан байдсан шүү дээ. Тэгсэн чи би нэг өглөөс ирсэн. Нэг юу дөлөө нэг 5 авдгаар ингэсэн баха. Apparently тэгээд өглөөс ирсэн чи яг манай зүгээр гэрт нөө яалах цастаа. Би бөөн баярлаад нэг амар том хайрц үгээс. Пүү за арай үгүй хэлгүүдээ те. Яа за тэр үед чи PlayStation 1 байсан. Тэгээд нөгөө PlayStation 2 байсан. Тэгээд oh my god did they really те надад бүр жигнэс PlayStation 2 авцсан байна уу. Амар боо болоод амар баярлаад заадчих гэр. чамд юм уу тэр? Би одоо дээрч яах вэ? Юу ээ тэр хэрэгтэй штэ. Тэр нь сэтгэл харагдаг. Жохо би ер нь амар өөрийнхөө травматай юм байна. Чиний дэр муухай байсан юм биш үү? Тэгээд сольж үгүй гэж та. Нэг өдөр. Эсрэг үүсэнд орвол юу хийх вэ? Энэ хэр PG хийдин. Зүгээр шууд ярьж. Хий биенд орохгүй гэдэг нэг ч. Чиний биенд биш чи зүгээр л яг ингээ өөрөөрөө зүгээр чиний царай чи ингээ эргэтэй болж уураад тий. Тэгээд эргэтэй эмтэй болоо. It's masculine syndrome. So masculine номи. Тэгэл нэг өдөр тэр нэг өөр охинтой танилцж чадвал уу? чадна штэ Tinder гээл. Нэг өдрөөс тэр нэг өөр охинтой танилцсан. Яг хитэд PG гэх юм бол угаасаа we all know тий. Хамгийн дөрөв угаасаа we all know. Тэрнийг хийнэ л гэж хэлнэ шүү дээ. Тийм. Ихтэй яг хөө зүгээр Accept that гэх юм уу? тий, accept that. За accept that. Тэ өөр юу хийх юм бэ? Би зүгээр юу яаж үзсэн бэ? Хэрвээ би болох юм бол нөгөө that time of the month дээр. Тэгээч. Би нэг тэгэж үзээд тэр cramp-ийг мэдээд үнэхээр тэр cramp not bad байх юм бол би өөрөө мэдэрч үзчихэд дараа нь эмэгтэй хүмүүс тийх юм бол come on зүгээр л хэлсэн штэ гэж би тэгэж ярьж чаддаг болмоор байгаа. Гэхдээ гэхдээ тэр чинь хүн болгонд өөр өдөө шүү. Тийм хамгийн амар өвддөг. Тийм амар өвддөг юм а бас чаддгүй байхгүй. Гэхдээ тэрний нэг шаардлага байхгүй юм шиг simulate хийждэг болсон мөлий. Тийм байлээ. Эрэгтэй хүнд тийм тустай зовлон гэж байхгүй байсан тийм. Бага штэ. Яг хөө зүгээр нөгөө нэг мэдээж эмэгтэй хүний одоо хамгийн дээд зэгээр одоо өвдөлтөд өвдөлтөж ер нь бол тэгээд одоо төрөлт л байгаа шүү дээ тий. Эрэгтэй хүн дээр яг нөгөө нэг эмэгтэй хүн тий эмэгтэй хүн яг надтай болж байгаа яг зохиолж үзээд яг тэр өвдөлтийг бас нэг мэдрээд үзэл бас амар ондоо юм шиг санагдав. Тийм. Яг тэр юулгаа зохиолох юу хайг өвддөг юм л юм шүү дээ тий. Тийм л. Чи төрөөд үдсэн юм чинь чи яг төмсгөлөөгөл зохиолох хэрэгтэй. Тэгээ гоё харьцуулаа чи яг бодит юм байна. Yeah, I could do that. Yeah. Би бол мэднэ. Би зүгээр л талнаараа зөксөх гэж явах. Тийм ингэж юм гэж үзэлээ. Жохон талнаараа. Чи ямар шиг эмэгтэй хүн байхсан бэ? Ой. Яг ийм яагаад инээгээд байгаа. Зүгээр араа зүгээр. Чи инээж байгаа яаж байгаа. Амар assume хийгээд байгаа байхгүй. Яг энүүгээрээ эмэгтэй болно. Чи тэгээс чи өөрөө яг ингэж сэндэр ингэж ийм. Би амар те нөө нэг амар энүүгээрээ гэвэл би амар тик байж болно шүү дээ. Yeah, you're gonna be thick. Yeah, том гойтой те. I like him chunky. Гой хөхмөхтэй яа. Тэ нэг байж болно шүү дээ. Did you believe in Santa? No. Өдөөгаа. Би сандаггүй сандаггүй. Би сандаггүй маа Сантад итгэдэг байсан үгүйгээ тэрийгээ сандаггүй байсан хэсгээ ойлгож байна. Юу л худлаа байсан л санагдчих. Надад хин Санта гэж ядаггүйсэн. Худлаах гэж боддогсан. Санта чинь ер нь аягүй сүулт гарч ирсэн юм биш үү? Одоо Монголд гэх юм. Яг нь Монголд ивэл өвлийн үгээ аваад л хэлсэн л дээ. Яг цэнхэр өвлийн өвөө байдаг л байсан л та. Тийм дуусаа тэр ойлгомжтой шүү дээ ингээд хувцсан өмссөн тэр эрэгтэй байсан гэж юу?
Тийм тэр жигнэс лүүс маш шэд болдог байсан шүү дээ. Аав ээж чи яадаг байсан юм уу ингээд чамд ингээд санта бэлэг авчирлаа гэж хэлдэг байсан юм уу? А тийм юм бол байгаагүй. Гэтэ зөв өглөөс ирэхээр модон дээр тавьчихдаг байсан бохоггүй. Тэнгүүд чи санта гэж боддог байсан юм уу тий? Аав ээж гэж боддог байсан юм уу? Аав ээж бол биш. Миний хувьд бол. Тэгж байгаа дараа нь юу гэдэг үлээ. Эхлээ өвлийн үг аав гэж боддог байсан бохоггүй. Тэгээ тэр жах чи би чин цэцэрлэгтэй байсан. Би тэрний мемориг амар сайн санаж байгаа. Тэнгуудаа юу байсан? Нөө ингээд хүүхдүүдийн шинэ жилийн баяр болж байгаа цэцэрлэгтэр нэг амар цагаан увцтай юм гараад ирдэ шин. Би тэгвэл анх харангуудаа хүй жигнэсээ байж тэгэж бодонгуудаа дараа нь гинт юу яасан нөө зурагтан мурагтаар ч нөө ингээд гадаадын culture эдэр ингээд нөө ингээд соёлын довтлогоо эхэлж байгаа шүү дээ. Тэгэл яангууд нь яг Сантаг арахыг гууд нь энэ өвлийн үгээ авч нөө юу байсан юм. Сантагийн туслах юм байна л да. Тэгээд амар алхаж малхаж яваад исэн юм биш үү? Тэгээд зэтлэг Санта өөрөө нөө Норд Полд завгүй байт юм байна. Тэгэж ойлгож байна. Тэгээд тэгж байгаа нөө Америкийн нөө юу яаж нэг кино үзсэн юм аа. Тэр нь яаж ил Christmas-ны хоррор юм биш. Би нэрийг санахгүй. Тэн дээр яг нэг legit дээр үе нэг бүр дээр үеийн бүр амар effed up кинонууд идэв шүү дээ. Дээр үеийн те. Pre-stop-ын дээр байдаг байсан. Тим кино үзэл эхлээд тэр хүнээсээ биш шууд драма аваад reality check хийсэн гэх юм уу те. Ямар сони. Би юу ч тэгж тий нөгөө хинч надад энэ бэлгийг чам Санта авчирлаа шүү гэж хэлж байгаагүй болохоор надад Санта бэлэг авчирдаг гэдэг ойлголт ерөөсөө байгаагүй юм шиг санагдаад их юм. Зүгээр л яг аав ээж хоёр бэлэг өгдөг байсан гэдэг л. Тэгээ одоо болохоор хүүхдүүдэрээ хүртэл одоо хийдэж шүү бүр заавал хитгүүлгээ оролдоод идэв шүү. Тэн дээр юу яад? Юу bad parent гэж юу? Зүгээр. Гэхдээ чи бэлгийг харин хин нэг нь авчирсан жоохон мангар надад Сантагийн тэр концепт таалагддаг юм байна. Надад бол зүгээр иймэрхүү байхгүй. Тэгж яангууд нь зүгээр жигнэс нэг би зайлуул итгүүлдэг шалтгаан нь болохоор чи ингээ гэрийн даалгавраа хийсэн болохоор гэж амар юм бичдэг. Чи сайн хүүхэд байсан болохоор гэлөө. Тий, чи ингэсэн болохоор гэж. Концепт нь тийм биш үү тий? Тийм шүү дээ тий. Ер нь тиймэрхүү юм байна. Сайн хүүхэд байсан болохоор чам бэлэг өгч байгаа шүү гэд тийм юм гараад шүү дээ. Тэнгүүд муу хүүхэд нь нүүрс авдаг гэлөө. Тийм л. Тийм шүү дээ. Ингээ код хийчдэг. Наамсруу нүүрс хийчдэг. Харин тийм. Манай монголчууд ихтэй тэргүй нүүрстэй. Сайн монгол нүүрстэй. Шуудаа дөр нүүрстэй байгаа. Тэрийг бол хийж. За, тэгвэл те гоё кино, фестивал кино байд шүү дээ. Holiday дуртай кино. Why? Holiday гэдэг нь Christmas одоо талаар. Christmas нөө шинэ жил вэ нөө одоо дуртай кино байд шүү дээ. Нөө гоё үздэг. Why that movie? Krampus гэж байгаа. Тэр ихтэй Krampus жоохон яг үний хэлбэл миний хувьд. Яг эффект нь гоё хийсэн гэхдээ надад жоохон trash хийсэн. Сайд ихтэй Krampus гэж хэлсэн л сонсон. Die Hard энэ гэж. Тийм. За Christmas юу Holiday гэдэг кино харин. Би романтик кино үздэг шүү дээ. Нөгөө Орс кинонд дуртай шүү дээ. Тийм шүү дээ. Ирониас үеийлс яг юм баг. That's a boring movie. Гойштэй амар хөөрхөн штэ. Тэгэл Home Alone юм болоо. Яг Macaulay Culkin тоглосон. Тий, тэр гоогоосаа. Харин ихэнх хүмүүс харин би яг та хоёрыг тэгж надад болохоор амар very unpopular. Obvious тий, амар very unpopular зүгээр opinion зүгээр. Надад Home Alone ерөөсөө гоё санагддаггүй шүү дээ. Чи хийзээ. Багтаа би зөндөө үзчихсэн. Гэтэ яг тэгж гоё санагддаг. Надад Macaulay Culkin л хөргөн санагддаг гэсэн жоохон багт. Гэтэ ер нь яг тиймэрхүү юм шиг үү. Тэр судалгаагаар нь яагаад бас шинэ жилийн юм дээр зөв тэр хүүхд нэг яагаад ч юм зүг одоо ингээд бидний үе байгаа шүү дээ. Тэрийг үзэхэд зүгээр тэрний илүү нөө юу гэдэг үлээ. Nostalgic feeling гэдгээр л тийм. Тэргүүрээ юм тийм баг шүү. Гэтэ нэгдүгээр ангийн яг за хоёрдугаар ангийн Нью-Йоркд болдог шүү дээ. Тэрнээ би амар дуртай. Тэр нь гоё шүү дээ. Нью-Йоркийн шинэ жилийн уур амьсгал надад тэр киноноос амар гоё юм. Гэтэ яг энэ яаж байгааг болохоор надад болохоор байд сандаг шүү дээ. Байд цаа. Нөгөө хиний доолно нэг сахалтай нэг хин блэ. Цагаан сахалтай. Шиг яа. Тэр амар гоё. Санта гэснээр бүгд яг ч юм арай тэр кино яг зүгээр үзэх юм бол яг амар Christmas movie биш байхгүй юу? Гэхдээ ягаад ч юм яг тэрийг давтаж үзэх гоё юм. Байд Санта тэр ч үчшин дээр амар юм жишсэн шүү дээ. Таач нэрийг санахгүй. Зөндөө кинонд тоглож байгаагүй болохоор эсвэл яг тийм нэрийн тогтоохоор тийм
царайлаг биш. Тийм царайлаг биш дээ. Тэгтээ байцаа. Яг тэн дээрээ л хамаардаг. Тийм нөгөө нэг хиний тоглосон кино басгүй. Амар дээр юм заяа. Нөгөө Арнольд Шварценеггерийн тоглолтыг хүүхдийн тоглоом миний араас хөвөл яваад байдаг. Тэстэ тэрийг өстө сонсож байгаагүй юм байна. Ямар нэртэй кино? Арнольд Шварценеггерийн тоглосон кино. Арнольд Шварценеггер Christmas movie гэх юм. Мэдгүй би яг тэрний кино гэх юм бол нөө юу бодолд орж байгаа байхгүй юу? Шварценеггер нэг жирэмсэн болд шүү дээ. Бүр жирэмсэн болоо эргэтэй хүүхэд жирэмсэн болоод хүүхдтэй болоод байдаг тий. Шварценеггер өөрөө тийм балаа кино байдаг. Тийм балаа кино байдаг тий. Би санахгүй нэг ихтэй. Шварценеггерийн тоглолтыг тань балаа кино зөндөө байдаг тий. За. Амар сонирхолтой аа. Биеэрээ хийж чаддаг нууц авьяас байна уу? Бага л юм бэ. Байхгүй байна. Бага юм байна, нуугаад байна. Байхгүй байна. Нуугаад байна. Шал өөрөө бодчихлаа. Шал өөрөө бодогдолчлаа. Юу ээж болох вэ? Хэрэг хийдэг нууц авьяас. Уруу гараараа хийдэг юм байж болно. Тэгэж. Суулгаж чадна уу? Наач ихтэй хэцүү юм байна. Авьяас л. Би 3 уруу ингэж чаддаг гэж. Би хуруугаа хугалж чадна шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Яг бэ? Яа. Наач наурхаа. Энэ бол бүр адилхан яаж байгаа юм бэ? Ярихгүй байна яа даа бэ? Ямар заваа юм бэ? Come on, fist bump. Гэж. Юу? Яахгүй байна. Фрик памп юм биш үү? Энэ авраа шүү дээ. Гэж. Йоо. Тэгвэстэй. Миний тарих үнэхээр ажиллахгүй. Тэгэж зүгээр. Энэ гоёс. Oh my god. Гэж. Йоо, Юу гэж авьяастай гэж. Би хилээ босоо олгож чадсан шүү. Хилээ босоо олгож чаддаа. Миний хол тэгэн шүү. Чи эргүүлдэ одоо нөгөө талаар. За цэнийг авьяас шиг байна. Нөгөө чаддгүй хүмүүс зөндөө байд юм лээ. За. Даг зүтэл шүү. Бэж. Энэ дэр жоохон бэлтгэл ирсэн. Яг энэ дээдлийн хэсгээ би хөдөлгөн заяа. За. Тааж. За. Эё. Тэр чигтэй нөгөө төлж чад. Нэг стагтаа төлж чад. Миний даг цаана байна. Нэг бол ингэж хөдөлгөж болж чадна. За сайн л юм. Саний тийм. Энэ гайс манайхан дартад тэгээрээ. 5 жилийн дараа өөрийгөө хаана харж байна? Ари хүмүүс ч 10 20 жилийн дараа гэж ярьдаг. Гэтэ жоохон наан гэтэ тийм наан биш. 5 30 эдтэй болчихсон юм тий. Хэлж хэлэхгүй. Тэгээ онгод нь what am I doing? Яг 5 жилийн дотор бол том. Амар завгүй ах юм шиг санагдав. Завтай гэх юу. Яа, ер нь амар завгүй ах юм шиг санагдав. Хэр специфик ярих вэ байц. Ари специфик хэлвэл. 5 Бидний жилийн ноц дараа. подкаст явж явах уу? 5 жилийн дараа. Худлаах уу. Одоо яаж та 10 жилийн Ямар гэсэн хүүхд мөхтэй болоо чи бараг болж байгаа. Надад тэгж боддог. Йоо нэг юмтай болцсон байх байлгүй дээ бас арайч. Номын бол гэр бүлтэй болсон байх та. За тэгээ би тэгэж хэлье. Family-тай болъё л та гуйж юм. Тэгээ 5 жилийн дараа хоёулаа энэ нэвтрүүлгийг үзээ тэгээд Шалгаж шалгаж тий. тий. Подкаст бол явахгүй хаа. Одоо бид хоёр чинь 4 жил хагас хийсэн байгаа байхгүй юу? Дахиад 5 жил хийхээр Тийм яа бараг 10 10 жил жил. подкаст хийн гэж юу гэдэг. Тийм байхгүй хаа. Одоо нөгөө Америкийн одоо том подкаст чинь ингээд одоо нөгөө Joe Rogan байгаа зү. Тэр чинь одоо бас нэлээд жил хийсэн мэт. Жөөрөг бид хоёр чинь зэрэгэл хэлж ялаа. Яа, комедианууд амар ахахнар байдаг л та. Тэгээ насчул хамаагүй л ах. Гэтэ мэдгүй. 35 хүрчээд Номын ол яашаа байхын ч сайн шээ. харин номын ол яг гэр бүлтэй болсон байх хаа. Тэгээ гэр бүлтэй болцсон. Тэгээд Би юу бинийхээ подкаст, юу ажил болцсон л байх. Би бол тэгж бодчих. Би бол амар гоё бодож байгаа. Hopefully I get a real job. Real job болох юмсаа. Чи гоё продюсер дээр хийлдэ. Тийм шүү дээ. Эсвэл тоглоом монголон продюсер. Ер нь бол гэхдээ гоё би. Гэхдээ гоё план л байгаа л Тийм, план бол байна. Сэтгэл санааны хувьд доктортай, санхүүгийн хувьд доктортай, Гэр бүлийн доктортай, нэг тийм доктортай л байна. Амгалан тайвар. Би бол яг 5 жилийн дараа өөрийгөө хараа юу. Hopefully my enemy dies. Яг 5 жилийн дотор багтаачулаа. Тэр нэг үл юм байна. Тэгээ багтаачулаа. I wanna. Тэ Merry Christmas. Animals. Өнөөдрийн дугаараар бидний нууц подкаст
Оролцлоо баярлалаа. Thank you. Merry Christmas. Happy New Year. Тэгээ яг гоо шинэ жилийн бэлгээ гардуулъя те. Манай хоёртоо те. I am your Santa. Merry Santa гэснээс би нэг юм сансан. Гэтэ яг гоо те. Бэлгээ аваад Nomi. Thank you. Баярлалаа. Ажил дээр очиад ирэх юм бичгүүдээ зүгээр ингэнэ. Ноо нэг bring me the ноо сахлын хөөс. Юу яах чам? За. Тэ. Ардчин юм байгаа. Тэгээд та хоёр сонго. Who wants to be the snowman? Who wants to be the Santa? Би Санта. За дөрөвцөө за энэ хувц явсаа. За. Нөө би дараа ажиллана шүү дээ. Наа чи арилах юм уу? Арилна л та. Зүгээр л усаар л арилж шээ. Жохол лейм харагдаж магадгүй. За. Хэлээрээ. Цас мөсний орноос цасан охин. Энэ хамгийн гол нь тогтох нь үгүй юу гэдгийг бол би мэдэхгүй. Хувцас нь хоолчваа. За наадаараа хамгаалт хийж байгаа юм уу? Авч байгаа зү тэ. За. За. If you don't move, эрэгтэй хүний хөөс юу яадаг шүү нэ? Урал мурал түддэг штэ. Юу ээ үгүй ээ. За I'm just joking тэ. Зүгээр жоохон тэ интенс байлгуулж өгөө. За. Энд чи зүгээр хөөс сахлын хөөс тэ. Яг хөөс. Би бүр яг хамарлуу оруулах гэдэг юм гээд. Оо е. О бараг болчих штэ. It's a beer toy. Би амсгалж чадахгүй. Нана нүхэ гаргачих юм уу? Нүхэ гаргачих. Гараараа нүхэ гаргачих. Бэж your beard fallen off зүгээр. Ингээд тогтооч нөө зүгээр. Өө хувцас ой. Хувц руу ч ороогүй. Das she look like. Ho. Юу унаад байна те. Тогтчул яг гоё болох гэдэг. Гэхдээ яах вэ те? Some holiday spirit л үстэй. Би нэг мөсөн бас давхар зүгээр ингэ. Чи чамд амар гоё зах юм байна. Юу? Би of course I'm a man. Ингээд үрхээ таа сахлаа ухт юм. Тий сахлаа ухч. Тэ нөө хурцаа гаргаж ирээ бид нөө ухчдаг байхгүй юу? KFC онлайн захиалга. За тэгээд юу гэсэн 3 дахь хэсэг те дуусаа бэлгээ өгсөн гэсэн гэтээ зүгээрээ те we're gonna have some те Christmas fun Christmas харж гинөө цаар. Ямар ч бүжгийн ихсэл байхгүй шүү. Зүгээрээ. Difficulty нь easy гинэ. Тэ difficulty easy. За одоо ингэ хэлж чинь. Тэгэл яг л хийн штэ. Байранда яг л хийн штэ. Ураг ижлэх юм хийх юм уу? Тэг гурал яг ижлэхэн бүжиглэн штэ. Тэгэл оноо нь гарч ирнэ штэ төгсгөлд нь. За. Одоо яг ингээл мэдж байгаа юм байна. Яг жигтэй ингээд. Яг дээр нэг өгдөл гараад. Би юу гомгачлаа. Perfect гинэ харснасаа. Тэ. Яа. Би жоохон зайгаа. Oh my god. Одоо нөгөө амар юм. Тэгвэл яг хараад ийм бодгийг олоо болчихно. Би бороо гэж хэлсэн. Зүгээр одоо дахиад 2 минут дахиад явчихсан. Мой. Дүүл. Таги танда болчихсон. Амар like synchronized ийм явж байгаа дүүж чадсан. Ой, энэ да. Ай, за. Перфекто яваад байна.
Би нэг ганцхан удаа л хийчихсэн. Ихтэй уус чирчилэхээр байна. Басгал хийх юм байна. Ихтэй тийм юм биш үү? Энд дэвчж штэ одоо. За, Merry Christmas. Шинэ жилийн минь. За, хий очихоо харчих. Би нэг гэж штэ. Анар л штэ. Анар Хоёр. тийм байна. За, би тавьсан зоон авчээ. За, next. Хоёр дахь гуравт. За, тэгээд шинэ жилийн баярын минь төргий. Энэ дугаар ингээд дууслаа. Тэгээд дараагийн дугаараараа уулзъя. Шинэ оноо цайхан гаргаарай. Тэ. Бай.